Хөгжлөд эзэмшлэр одоо маш их хэмжээний газруудыг өгсөн байгаа. Одоо мэдээ алс зайд өгсөн байгаа. Одоо энэ гүд одоо нөгөө иргэд маань нөгөө газар дээр очиод бууя гэхээр захилгаан болоод одоо уудны усны тийм инженерийн шугам шүлжээний асуудлууд гарч ирдээ. Одоо сүүлийн үед одоо хүмүүс маань ер нь бол өөрсдийнхөө газар дээр бас юм барих тийм ээ цаашдаа энэ дээр амьдрах асуудлууд ер нь аягүй их нэмэгдээд байгаа. Тэгэхээр энэ дээр яг дэд бүтцийг хангах талаар яг энэ дээр яг шийдтэй төсөл юу одоо яг зөвлөмжлөлийн ажил дээр мань юу орж ирсэн байгаа вэ гэж бас асуумаар байна. За гадартай буух гэхэлэр нэг тог усгүй байгаа. За ийм асуудлууд бол нэлээд байгаа. Тэгээ судалгаагаа хийгдэж байгаа манай холбогдох мэрэгжилтэн алтан сувд судалгаа хийгээд явж байгаа тийм. Ер нь бол Чав улсын хотынхаа хэмжээнд удаг ус шаардлагатай, дэд үтэц шаардлагатай газруудын судалгаа явж байгаа. Тэгээд бид нэр үе шатлаагаар өөрснийхөө боломжоор бол төсөв боломжтой бол өөрснөө боломжгүйг нь аймагтай яриад хамтраад ингээд шийдээд дэд үтцүүдийг хүргэж өгнө гэсэн. Ер нь болж өгвөл 4 жилдээ ер нь цаашдаа хотынхаа хэмжээнд дэд үтцэд нь хүрээгүй айл өрөхгүй болгож болгоё гэсэн зорилт байхгүй ингээд тавьж байгаа. Тэгээд энэ хүрээндээ хийх ажиллагаа тэгээд